Монгол элхэд өв соёлоо эзэмшгээр нэрийн сурч буй сурагчдын маань тусгайлан бэлдсэн тоглолтыг духлан сууж таалан сойрхно. Эрхэм баян эрдэм мэдлийг түгээн дэлгэрүүлэгч ардын багш нараа, инэрл хайраар үр хөвгтөө үлгийдэж байдаг эрхэм хүндэт эцэг эхчүүдээ, сурч мэдхийн их тэмүүлэл болсон алдраа бяцхан хүүхдүүд та бүхэн минь саруул эрдмийн өргөөндөө тавтай орилно. Их хэл соёлыг түгээн дэлгэрүүлэх энгийн зорилготой Мэриленд мужидах Монгол Эрдэм сургуулийн 2023-аас 2024 оны хичээлийн жилийн тайлан тоглолт эхлэхэд бэлэн боллоо. Бүгдөө суудлаасаа босож төрийн дуулаа хамтдаа дуулцгаая. Монгол элхэд өв соёлоо эзэмшгээр нэрийн сурч буй хүүхдүүдийн маань тусгайлан бэлдсэн тоглолтыг духлан сууж таалан сойрхно. Сайн багшийн гар дээр их орны маргаашийн нар манддаг гэдэг шиг та бидний хайртай өрсүүдэд маань цаг заваан гарган хичээн зүтгэж байгаа багш нартаа мэхийн ёсолё. Ингээд ачид багш нараа тайзнаа урьж байна. Монгол Эрдэм сургуулийн Алтан ангийн багш Алтан Гадсолон сурмаа. Энэ хичээлийн жил Алтан ангийн сурагчид маань монгол хэлний дөрвөн хийх ялгуудаа өгч дууссан байгаа. Хэдийгээр хичээлийн цаг хугацаа дууссан байсан ч сурагчдынхаа төлөө цаг цав сэтгэл зүрхээ зориулсан сурагчны бүртээ тусгаалan ажиллахаас гадна дэвтэр хөдлөөс нэмбай гарал зэргийн тусч зааж болдог сурмаа багштай чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Монгол Эрдэм сургуулийн бага ангийн багш хөтөлбөрийн гавьяан өрний улаан төвийн модон Нарбия. Энэ хичээлийн жил бага ангийн сурагчид маань цагаан толгой өсгөлөө өгч дууссан байгаа. Дараа багш маань монгол хэл заахаас багш хүүхдүүдээ зураг зурууж, бодууж, хаашлууж, гар хурагийн зөвшөөрлөлт засах хэлбэл хэсэг хүүхдүүдээр ангиас тэмцээдэг. Тэрч хүүхдүүд бага ангийн сурагчид маань янз бүрийн хоол, амттан, чигмэг хийж сурсан. Энэ хичээлийн жилийг дуусгаж байгаамаа. Тэгээд бүх хүүхдүүдтэйгээ хөгжилтэй, өрөвдөлтэй дөрөв өнгөрөөдөг дараа багштай Монгол Эрдэм сургуулийн хүүхдийн багш Үндэсний мөрөв.
Богино хугацаанд манай хөгжимчин хүмүүс маань маш их сайжирсан байгаа. Энэ нь үзэн гүрэн багшийн маань өөрөө хичээл сэтгэлээ. Үзэн гүрэн багштай талархал илэрхийлье. Монгол Улсын сургуулийн шооны аймгийн багш байгаад багшийн маань удирдсан шооны аймгийн дээд хах нь 14-өөс 15 төрлийн шоо гэрлүүлдэг хүмүүс цөөнгүй байгаа. Түүнчлэн Монгол үндэсний оюутнаас хөгжүүлэх олон төрлийн тоглоомыг хэлэлцээр орж хүүхдүүдэд маань маш хичээнгүйсэн суралцаа байгаа. Хүүхдүүдийн маань оюун ухаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа байгаль багштай талархал илэрхийлье. Монгол Улсын сургуулийн байнгын тусгал багш Эрмүү. Дүүлэнтаа үлдүүрэн болсон ийх зөөрөн аштай манай Эрмүү багш нь урдын олон талын аяастай цаашдын түвээ сургал ажил амьдралд өнгөө сүндөр амжилт хүсье. Монгол Улсын сургуулийн анх танхимын тусгал багш Ананд. Ийх таавын мундаг багштай маш их баярлалаа. Өнөөдөр чамаас үргэлж бүлгэр дээрээ авдаг болохоор улам сайн сурч дүүнараа замчсан шүү. Манай сургууль бас хэцүүцүүгээ анги явуулдаг байгаа. Тэгэхээр хараахан хэцүүцүү би ангийнхан багш маань хүрсэн гэж амжаагүй байна. Монгол Улсын сургуулийн бүжгийн ангийн багш Танир. Энэ Монгол Улсын сургуулийн бүжгийн ангийн сурагч маань анхны тэмцээндээ амжилт бүтээжээ дүүрэн оролцоод ирснийг бодоход таатай байна. Монгол Улс таньтай хоолойчны болсон Монгол улстай цааш сурж байгаа багш таньтай баярлалаа. Цаашдаа энэ тэмцээний хугацаанд өндрөөс өндөр амжилт хүсье. Сурсан сургаан суудаг заасан хичээлийн зандан ажил ажил хайр наадтай хүнтэй хүнтэйгэн төлтөө өндөөсөн ажил багш нартай чисэн тэгтийн талархал илэрхийлье. Баярлалаа. Таахны нүрээд Монгол Улсын сургуулийн явж байгаа шүү дээ. Төрийн соёлоос ардын жүжигчин зууны мантай бүжиглэж сэвжлийн биглэж хадагтай мэнчилгээ. Монгол Улсын сургуулийн бүжгийн ангийн сурагч удирдсан багш Танир.
Энэ жил манай бүжгийн ангийн сурагчид маань амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Калифорни мужийн Окленд хотод гэр хүүхдийн төвөөс анх удаа хөлийн чандах монгол хүүхдүүдийн дунд зохион явуулсан үндэсний бүжгийн бүжийн уралдаанд наадмын 6-аас 11 насны гослол төрөлд 3 дугаар байр эзэлсэн инэрлэн маань ингээд та бүхэндээ төрийн сойрхолд Сүхбаатарын дэглэлт Монгол бүсгүй бүжгээр мэндчилгээ дэвшүүлэхэд бэлэн боллоо. Удирдсан багш Ганс Үхийн Тамир. бэлэн боллоо. Манай хүүхдүүдийн авьяас бэлгэр нь дундаж бий шүү. Би Монгол хүүхэд, би хондоо хайртай, их хүмсэн Монгол хүүхэд, би эрүүл чирэг биетэй, эрүүгийн Монгол хүүхэд, би эрдэм ном хичээгүй, зоригтой Монгол хүүхэд, би хатуу биетэй ашиггүй, би үнэн шүлгийтэй хариуцлагатай Монгол хүүхэд, би ажил хөдөлмөрт шаардлагагүй
Өдөртөр бодлогын хооронд хувцас солилцлын ажиллагаа болохоор жоохон цаг аваад цаа алдаад байгаа шүү. Уучлаарай. Олон талын авьяастай өгөгчд хөгжим тоглолтын, дуу дуулалтын, шүлэг үнэлтийн, бүжиг бүжиглэлийн тэр хоорондоо хуцаа солилцох том ажил байна. Урлагийн гаяа цэцгэлтэн Б. Баярбаатарын дэглэлт уран биелгээ. Монгол Эрдэм сургуулийн бүжгийн ангийн сурагчид. Удирдсан багш Тамир.
오케이, 자, 이제.
Сайн байж байна уу? Тарас хүн болоод явчихлаа яа. Сүүчийн хэмээн ачаад гэж. За битэр бол зөвхөн автдаг байна. Бүгдээ баяр хүргье. Монтог. Араас дөрөв тавд явдаг чи бас нэг хоёр удаа концерт хийх юм байна шүү. Бүгд цагаа бүгдээ баяр хүргье. Амар монтог байна. Баяр. Монгол суулаа баяр хүргье. Тэгээд зөвхөн би бас хоёр удаа.
хүүхдүүдэд баярлалаа. Мэдээж энэ амар чөлөөтэй. Сахиудаас баярлалаа.